Сайн байцгаана уу хүмүүжигчдээ. Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Ванвижун Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Хуансан Вэнтэй уулзсан. Дээр хагас жилд Өвөр Монголын аж ахуйн эргэлт ерөнхийдөө тогтун сайн хандаж илэрсэн. 2026 оны Шилийн хотын дуу хөгжмийн найр эд хөвгтөд явагдаж байгаа зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 7 дугаар сарын 24-ний өдөр Өөртөө засах орны намын хорооны шүүжий ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ванвижун Хөх хотод тариалан хөдөө тосгоны яамны намын дугуйлангийн гишүүн Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дундад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Хуансан Вэнтэй уулзсан байна. Ванвижун Өөртөө засах орны намын хороо засгийн ордны төлөөлөн Хуансан Вэн болоод хамт явахстыг баярлан ухтаж Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэн урт хугацааны туршид судалгааны шувталт тавчингийн байгуулалт үр бүтээлийн улируулалт чадвартны хүмүүжүүлэх зэрэг талд Өвөр Монголыг дэмжсэнд талархал дэвшүүлж Өөртөө засах орны аж ахуйн нийгмийн хөгжилтийн байдлыг танилцуулсан байна. Тэр хэлсэн нь Өвөр Монгол бол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чухал суурин байж улсын ам бодааны аюулгүйг батлах талд чухал үйлдэл үзүүлсэн байна. Одоо бүх орны ээлж шат Ши Жинпин рүүхөө шүүжийн Өвөр Монголын тухай чухал яриа чухал жааврын журах санаа болоод тариалан хөдөө тосгон тариачны ажлын тухай чухал өгүүлэлтийг гүнжгээ суралцсан тооцоолж Өөртөө засах орны 157 ажлын байрлуулалт ёсоор уналт болоод үйлдвэрлэлийн чадвах, үйлдвэрлэл ам ахуй, уналтын нэмэгдэл болоод орлогын нэмэгдлийг чухтан атгахыг баримтаж шинжлэх мэргэжлийн хөдөө аж ахуй, бохирлогоо хөдөө аж ахуй, чанарлах хөдөө аж ахуй, нэрт тэмдэгдэх хөдөө аж ахуйг нэгдэлтэй төлөвлөжүүлэн хөгжүүлж хөдөө аж ахуйн хүчрхэг орны байгуулалтыг төрөгдгөн ахиулж байна. Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнг нь тариалангийн судалгааны улсын анги байж бид Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэн нөгөө шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн тавчинг хамтаар байгуулан хамтаар хуваалцаж судалгааны үр бүтээлийг улируулан хэрэглэх шинжлэх мэргэжлийн чадвартныг хамтаар хүмүүжүүлэн хэрэглэх зэрэг талд боддог эрхмэлсэн хамжилж байгаа үргэлжлэн гүнжгэрвэж эрдийн шишээ төмөс ичин үхэр ичин хонь өвс бордоо сүүний вирус зэрэг давуулга онцлогт хүрээнд холбоолон мэргэжлийн шувталт хийхэн чангатгаж хоёр талын хамжилж байгаа тасралтгүй шин шатанд хүрэхийг хүсэж байна гэжээ. Хуансан Вэн хэлсэн нь Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэн болоод Өвөр Монголын хамжилж чанаа сойрн бат бэх байж урт хугацааны туршид эрдийн шишин уналтыг нэмэгдүүлэн дэвшүүлэх өвс бордооны үйлдвэр сайжруулах хуашийн үхрийн үйлдвэр сонгох төмснөө үйлдвэр сайжруулах шувталт зэрэг талд хамжилчин шийдэг үр бүтэмж олсон байна. Дараагийн алхамд Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэн Өвөр Монголгоо жолголдлоо чангатгаж Дундад улсын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн тал нутгийн судалгааны газар болоод умартын төвд түшгэлж мал өвс үрийн үйлсийн шинжилэлтийн хэлхийг чангатхан амьд бодис үйлдэх үйлсээр онцлогт хөдөө аж ахуйн дэвшилтэд хүчин нэмэрлэж Өөртөө засах орны хөдөө аж ахуйн чанарлах хөгжилтэд нэн сайн үйлчиж Өвөр Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чухал сууриныг байгуулахад хувь нэмэр үзүүлнэ гэжээ. Өөртөө засах орны удирдлага Юйлишин Чибато Дундад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Жункан оролцсон байна. Энэ жилийн дээр хагас жилд бүх орноор Өөртөө засах орны намын хорооны 157 ажлын байрлуулалтыг гүнжгээ тооцоолон найдваржуулж чанарлах хөгжилтийн тэргуун чухал үүргийг онж тогтооны донд ахиж давшилтаар тогтооныг ахуулан 1-р, 2-р, 3-р аж үйлс жогчонгой хөгжиж бүх орны аж ахуйн эргэлт ерөнхийдөө тогтун байж бүтчин шилдэгжиж сайн хандаж илэрсэн байна. Тундэ хотын Кайлушэнэ Жэнхва балгаснаа Даадэнз тосгонд хүрэн чаргас төвдрөнгөө хураах шатандан орсон байна. Тараачин Үбийн боо шин данс бодлоо. Түүнээ тарсан өвсөөр малаан тэжээж малынхаа хоргол хомоолоор бурдуур болгож хөрсөө сайжруулж өвснөө ургалтыг нэмэгдүүлэх арга нь түүнд ашиг хүртэлсэн байна. Үбийн боогийн яхаар хүрэн чаргасаар мал тэжээвэл ашиг орлого нь 30-аар нэмэгдэнэ. Их мал нь чайрга мөртөө төлийн ондролтын норм нэмэгдэнэ гэжээ. Дээр хагас жилд бүх орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтун эрүүл сайн хандажтай байж мал жигүүртний тоо тогтооны донд нэмэгдэж мах сүнэ гаралт үргэлжлэн нэмэгдэж үйлдвэрлэл тогтун байж хангаалга батлагын суур нэн бэгдсэн байна. 6 сарын сүүлч болтлоо бүх орны гахай үхэр хоньж өвөртнө махны гаралт 113 9 түмэн тонн хүрч
адил хугацаанаас жууны 4.6-аар нэмэгдэв. Үнэн сүүний гаралтай 298.6 түмэн тонн хүрсэн байна. Хөдөө аж ахуй суурлах үйлдэл үжүүлж, аж үйлдвэрээ тулгуурлах үйлдэл үжүүлнэ. Хөх хотод Өвөр Монголын Шинфан шинжлэх мэргэжлийн шинэ энергийн компани 9 жургас үйлдвэрлэлийн шугам яаралтай ажиллана. Аж ахуйлал үйлдвэрлэсэн фосфор хүчлийн төмөр литигийн эерэг тойшрын материалыг биади зэрэг литий чахалгаан жайн толгойлогч аж ахуйлад хангааж голдоо лишан Tesla зэрэг шинэ энергийн машин тэргэнд угсарч байна. Нэг жургас үйлдвэрлэлийн шугамын ашиглалтад орох нь өөртөө ясхорны аж үйлдвэрийн хүчнийг харуулна. Дээр хагас жилд бүх орны хөвчөжилд хүрсэн аж үйлдвэрийн нэмэгдэл өөртөө адил хугацаанаас жууны 6.6-аар нэмэгдэж, 1-5 дугаар сарынхаас тэгчиг 7 жууны хувийн чиг нэмэгдсэн байна. Одоогч нүүрс хэмээн үйлдвэр төхөөрөмж үйлдэх үйлээс дээд мэргэжил үйлдэх үйлсийн нэмэгдэл тус адил хугацаанаас жууны 18.6, жууны 22.7, жууны 11.6-аар нэмэгдсэн байна. Үйлдвэрлэлийн сайжралт нь хэрэглээг дайчлан ардын амьдралыг сайжруулна. Дээр хагас жилд өөртөө ясхорны суугаад ардын эжимдэж болох орлого 2,123 төгрөг хүрч, адил хугацаанаас жууны 5.4-өөр нэмэгдэн, олон түмний хүртээмжийн төрөгдөл, жол жаргалт төрөгдөл үргэлжлэн нэмэгдсэн байна. Байгалийн их баялагын яаман ойрд улсын дэсийн бохирдолгүй уурхайн жагсаалтын нэрсийг нийтэлж Өвөр Монголын 28 уурхай сонгогдсон, нэмэгдсэн тоон бүх улсад 2 дугаар жагсжээ. Тус удаа сонгогдсон улсын дэсийн бохирдолгүй уурхай нь нүүрс, тугалаг, чайр зэрэг өөртөө ясах орны давуулагч чанартай уурхай багтаж, Ордос, Ширийн гол, Хөлбөмбөр, Улаанхад зэрэг аймаг хотоор тархаж байна. 14-р 5 жилийн төлөвжүүлгээс нааш Өвөр Монгол уурхай үйлсийн бохирдолгүй доор нүүстрэгчид хэлбэр хувиргалтыг ахиулж, тал нутаг, ган хуурай, өндөрлөгийн хахир хүйтэн орон зэрэг орон бусын амихан онцлог тандуулан, уурхай аж ахуйллыг жолоодон улсын дэсийн бохирдолгүй уурхайн байгуулалтын баримжаатай харгуулж, уурхайг дүрмжүү нээх, энерги арвилан гадагшлуулалтыг багасгах, оюунчилсан байгуулалтыг бүх талаар ахиулж, их баялагын өндөр бүтэмжтэй нэн ашиглахыг ахиулан, уурхай орны аймагхай үргэлжилэн сайжиржээ. Өвөр Монгол бохирдолгүй уурхайн байгуулалтын баримжааны системийг үргэлжилэн төгөлдржүүлж, шинээр байгуулах уурхайн зөвшөөрлийн гардмыг хянан шалгахыг чангатгаж, бүх орны бохирдолгүй уурхайн тоо тогтуунаар нэмэгдэжээ. Одоо болтол бүх оронд нийт 442 бохирдолгүй уурхайтай болж, үүнд улсын дэсийн бохирдолгүй уурхай нь 73 хүрсэн байна. Одоохонд Баяннур хотын жуны амбуда хураах ажил оргил хугацаанд ороод байна. Тухайн газрынхан хурааж хадгалах, бэл мөнгөний дэмжлэг үзүүлэх, үйлчлэгээ хангаах зэрэг талаар сайтар хийж, тариачдын амбудагаан худалдахад баталгаа хангааж байна. Одоохон Баяннур хотын Линхэ тойргийн Өвөр Монголын хөнфөн бүлэглэлийн ам хадгалах хөмөргөд буудай хураан авах ажил эмх журамтай явагдаж байна. Энэ жил Линхэ тойргийн Шонхө балгасны Жимбүү тосхны намын үүр дайчлан хоршоожил байгуулж 260 муу буудай тарьжээ. Муу бүрийн гаралт нь 1000 жин хүрээд бүхнийг бүр хөнфөн бүлгэлт захиалах тогтсноор одоо тосхны намын үүрийн шүүжи Чэммовэ тариачтан дагуулж хөнфөн бүлэглэлийн ам хадгалах хөмөргөд ирж буудаага худалдаж байна. Чэммовэ элэгтээ Жимбүрд нэг чиг 5 төгрөгөөр худалдаж байна. Энэхүү ханшин тариачтад бас ханамжтай байна. Мөнгөний шууд банкны картанд оруулчихна. Нааш чааш гүйх хэрэггүй гэж байлаа. Хөнфөн бүлгэл нь амбудааны байдлыг хянан хэмжих системтэй болохоор хөмрөг болон амбудааны дулааны хэмжээ, чигийн байдлыг цаг тухайд нь хянан хэмжиж, тохируулалт хийж амбудааны аюулгүйг баталж байна. Төсвөлөхөр бүлгэлийн амбудаа хураах ажил нь 9 сард барна. Өвөр Монголын хөнфөн бүлгэлийн төслийн хэлтсийн хариуцлагатан Ван Юпхэн хэлэхдээ бид 4 дуушуурын бэл мөнгө бэлтгэхэд амбудаа хурааж байна. Ажилтан болоод хоног төхөөрөмж бүр хүрэлцэхүйч байна. Бүлгэл нь бүх Баяннур хотын хөвчөнд 20 амбудаа хадгалах хөмөргөтэй 65 түмэн тоо амбудаа хадгалж дийлнэ гэж байлаа. Тухайн газрын мөнгөн гүйлгээний байгууламжаас 5000 түмэн төгрөгийн бэл мөнгө тохируулж, жууны амбудаа хураах ажлыг баталж байна. Үүнээс гадна Баяннур хот олон ишжилсэн жах дэлгүүрийн гол чогчийн амбудаа хураах ажилд оролцохыг идэвхтэй жолоодон, жууны амбудаа хураах ажлын шулуухан явагдахыг баталж байна. Баяннур хотын ханга хойдох шууны Дафа гүн гурилын компани хариуцлагатан Шүнгдүнлийн хэлэхдээ компаниос өдөр болгон 1000 тонн буудай хурааж байна. Бараг 2 түмэн тонн хураахаар жишиж байна гэлээ.
Баяннуур бол улсын чухал тааварын ам үйлдвэрлэх суурин байж 7 дугаар сарын 23-ны өдөр болтол бор тохой орны буудаг 31-81 түм муу хурааж бүх ажлын жууны 80 лоочиг 75-ыг биелүүлсэн байна. Өвөр Монголын хүйтэн сэрүүн ногоо жимс элбэг хураалт олж ойрд жахадгарч бүх улсад борлуулах сайтай байна. Удаанчав хотын Жууд шинэ Дааюшу шангийн тариацад чөчигт ногоогоо хураан боодолж шин соргоор нь хадгалан жөөрөлж байна. Таримлын өрх Чэнжэн гуугийн 2000 муу чөчигт ногоо нь 600 түмэн жингийн хураалт болно. Тэр эдгтэн улсын дотоодод Гуанчжоу, Жэнжүү зэрэг газарт борлуулж байхаар барахгүй улсын гадаадад бас борлуулах сайтай гэлээ. Өнөө жил Жууд шин хүйтэн сэрүүн ичин ногоо тарихыг ихээр хөгжүүлж чөчигт ногооны таримлын талбай нь 3 түм мөгөөс дээш хүрч чих бойжуулах, зайлах, хураах, боловсруулах, нөөцлөх, борлуулах зэргийг нэг цогцжуулсан бүх хэлхэнэ системийг бүрэлдүүлжээ. Ногоо хураах оргил хугацаа болохоор 150 гарын тосхны ард гэрийнхэн ойролцоо ажил хийж орлого олно. Өөр түнэс хорны хөдөө аж ахуйн салаа мөчрийн хамгийн шин тоо баримтыг үндэслэвэл өнөө жил бүх орон 335-чиг 8 түм муу ногоо жимс тарж 245-чиг 7 түмэн тонн хураан адил хугацааныхаас тус 9 түм муу 6 түмэн тонн нэмэгдэжээ. Одоо Ордос хотын Бэби Нангва Хуулуун Удаанчав хотын Чөчигт ногоо жирэг нь элэг хураалт олж 7 сарын дөр хагас сард 41-чиг 7 түмэн тонн ногоо жимс борлуулжээ. Эл газар бас ээлжлэн тарих, адаглуулан тарих зэрэг олон хэлбэрээр тариан газрыг бүтэмжтэй ашиглаж байна. Өнөө жил хүйтэн сэрүүн ногооны суурныг хүчрхэгжүүлэх инженеринг хөдөө аж ахуйн 10 том инженеринд хамран оруулж өөртөө зэс хорноос орны гадна борлуулах юм уу? Орны гаднах жихаалах тоссон гол чогчид муу бүрд 300 төгрөгийн нөхөр олгож шинээр байгуулсан, өргөтгөн байгуулсан төвлөрүүлөө эжигнэх юм уу? Оюунчлан эжигнэх чих байжуулах төвд хамгийн өндөртөө 300 том төгрөгийн дэмжлэг өгүүлжээ. Өвөр Монголын хүйтэн сэрүүн ногоо жимсийн таримлын талбай 413-чиг 6 том муу хүрч төрөлж үйл нь 28 болж жилд Бээжинд 10 түмэн тонн шилдэг ногоо жимс хангаж Шангай омонд жилд 6-чиг 5 түмэн тонн шилдэг ногоо жимс хангаж байна. Шүрүүн бороо мөндөр их салхи зэрэг онцгой уур амьсгалын нэмэгдэхийг дагалдаж хотын аюулгүй байдал шин шалгалтад тулгарх болно. Улсын уур амьсгалж огчих хэлбэрийн хотын бүтээн байгуулалтын туршилтын чиг болсны хувьд Хөхот их тоо баримтын том жавгараар журсан уур амьсгалын газрын жургаар дамжиж уур амьсгалын хувирлтыг урьдчилан мэдэж болгосон байна. Энэ жил үерийн хугацаа орсноос нааш Хөхот олон удааны шүрүүн бороо мөндөр их салхитай цаг уурын өнгөрөөжээ. Хөхотын эл шатны эл салаа мөчөр алгуур аргачаас нь хотын цаг уурын түгшүүрийн газрын жургаас салж дийлэхгүй. Хөхотын амь ахуй орчин тойрны товчооны Жанжаалуугээс хотын амар төвчний жураг нь үер устал зам харилцаа, барилгын уур амьсгалын далд гмийн ялган таньж болох бөгөөд орон хуваанд төрөл хувааж оновчтой хамааран эзэмтгий биелүүлж чадна гэжээ. Энэхүү уур амьсгалын газрын жураг нь адил бус уур амьсгалын байдал, дараа агаарын дулаан, тундас, салхины хурдач, нарны тусалтын цагийг урьдчилан мэдэж болно. Хөхото тоо бодолтын их баялагд түшиглэн Хөхотын оюунч хотын хамаарлалтын систем нь нэгдэлтэд төлөвжүүлэх аргаар агаарын дулааны хэмжээ хэрхэн хэлбэлжих, хур тундасны хэмжээ хэрхэн хувирах, онцгой цаг үеийн байдал хэрхэн гарахыг тодорхой мэдэж хүйтэн урсгал, өндөр дулаан, ган хагсаргаан, шүрүүн бороо, элсэн шуурга зэрэг гай гамшигын хувирлтын онцилгийг нэгд нэгээр нарийн ажиглаж дийлнэ. Хөхотын амь ахуй орчин тойрны товчооны Жанжаалуугээс дараачийн алхамд бид хөдөө аж ахуй, энерги зэрэг талаар уур амьсгалын түгшүүрийн үнэлэх ажил болон түгшүүрийн газрын жургийн хөдлөнгүйгээр шинтгэнэ гэжээ. Энэ хэдэн өдөр 2026 оны Шилийн хот наадмын шинэ маягийн дуу хөгжмийн найр үргэлжилээ явагдаж бүх улсын эл газрын жуулчдыг татсан байна. Өөртөө зэс хоорны 36 дугаар хугацааны жуулчлалын наадмын ширэс ажиллагааны чухал нэг агуулга болсны хувьд энэ удааны дуу хөгжмийн найр нь соёл жугаачлалын хэрэглэгээг дайчилж байна. 7 дугаар сарын 24-ний өдөр 2026 оны Шилийн хот наадмын шинэ маягийн дуу хөгжмийн найр Шилийн хотод эхэлсэн байна. Найр дээр Сааман хамтлаг нарын ардын дуу, дундад улсын хөв нам, рок хөгжим зэрэг олон хэлбэрийн тоглолтоор хол ойроос хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэлийг баясгажээ.
Инфу амтлагийн гишүүн Сүммүюан хэлэхдээ холоос ирсэн олон найд нартайгаа уулзсан олноороо өнөхүү дуу хөгжмийн найраар дамжиж шилийн голд хайртай болохыг хүсэж байна гэжээ. Энэ удааны дуу хөгжмийн найр нь 3 өдөр явагдаж тухайн талбарт хөөр таал, байлдаан туулас, Гэлбат нутаг гэх 3 гол сэдвт тайлсыг тохируулж хэсэг хуваан тоглолт гаргана. Үжигчдээс энэ 3 талбар хэсэгт чөлөөтэй сүлжилдэж өөрийн багтай зүйлээ сонирхож болно. Үүнээс гадна амтад идэн амсаж соёлын шинчилэлтийн бүтээгдэхүүн худалдаа авч болно. Энэ удааны найр нь урсгалт дуу хөгжим болон жуулчлалын наадмыг оргооноор уялдуулж соёл жугаачлийн хоригилгээг дайчилж байна. Тянжины жугаачигч Хомүмү хэлэхдээ шарсан бууз идэж сүйтэй чай уусан. Үнэхээр гоё байна. Тун тааламжтай санагдлаа гэж байлаа. Зунгдун Өвөр Монголын мэдээж уудлуурын компани хориг мэдгчдийн дарга Вангжуу Фан хэлэхдээ наадмаар дамжиж олон хүмүүсийг татаж тал нутгийн соёл жугаачлийн ухуулгыг сайтрахын төлөө наадам болон дуу хөгжмийн найрыг уялдуулсан хэлбэрээр зуны удирлын соёл жугаачлийн хэрэглэгээг дайчилж охрох хугацааны найр наадмаар урт хугацааны соёл жугаачлийн үйлсийн хөгжилтийг айхуулахыг зорьсон юм гэлээ. 7 сарын 25-ны оройн 7:40 минутад 2026 оны Жун хойтын хотын хөл бөмбөгнөд дэсээс давсан холбоот уралдааны жоршилт уралдаанд Хөх хотын анги эжин талбартаа Жишигийн ангид уралдана. 7 сарын 23-ны өдөр Жун хойтын хотын дэсээс давсан хөл бөмбөгнөө уралдаанд оролцох Жишигийн анги Хөх хотод ирж Хөх хотын ангийн тамирчид халуунаар ухтаж авсан байна. Энэ 2 өдөр 2 талаараа уралдааны бэлтгэл хийжээ. Жишигийн ангийн тамирчин Лүи хаан хэлэхдээ анх удаа Хөх хотод ирж байна. Энд хүмүүс тойлын халуумсаг үхэр хонин махуулаад чагаан идэн нь амттай үжимж нь бас гоё байна гэжээ. Улсын дотоодох анхдагч Можорон ассан хотын хөл бөмбөгнөө холбоот уралдаан болсны хувьд энэ удааны Жун хойтын хотын дэсээс тавсан хөл бөмбөгнөө уралдаанд Леонин гэрийн хар мөрөн Өвөр Монгол 3 мож 1 орны 8 хотын анги оролцсон байна. Одоо болтол Хөх хотын анги 4 удааны уралдаанд 3% хоримдуулгын хувь нь 7 дугаарт жагсаагдан, Жишигийн анги 8 дугаарт жагсаагдаж, хоёр талын нэрсийн жагсаалт нь адилхавтар байгаагаас энэ оройн уралдааны хүмүүсийн анхаарлыг нэн татаж байна. 7 дугаар сарын 21-ний өдөр ганч мод бомбын гадаад оруулалт гаргалтын барааны жөөврийн хэмжээ нийт 3011-ийг 72 түмэн тоо хүрч адил хугацааныхаас жууны 52-ийг тэг дөрвөөр нэмэгдэж нядны адил хугацааныхаас 70 өдөр урьдчилан 3000 түмэн тооны давж адил хугацааны бомб өнгөрсөн барааны хэмжээний жөөврөөс давж түүхийн тэмдэглэлийг шинтгэсэн байна. 7 сарын 24-ний өдөр 2026 оны Жун хойтын 4 мож орон болоод хамаг сайхан хөдөө тосгоны сагсан бөмбөгийн холбоот уралдааны үлжит бодсыг Хөх хотод нийтлэв. Ажиллагааны талбарт уралдааны зохион байгуулах комиссийнхэн тос хугацааны холбоот уралдааны сүлд гол сэдэв жиргийг нийтэлж хурлын тогыг дамжуулах болоод пайс олгох ёслолд явуулжээ. Холбоот уралдааны 8 сарын 25-ны өдөр Улаанхад хотын Линши шанд эхэлж тохон үест Жун хойтын 4 мож орны 8 малчин тариачны төлөөлөгчийн анги оролцох болно. Өөртөө яс хорны соёл жугаачлийн тэнхмээс голлон эрхэлсэн 2026 оны Өвөр Монголоор дуулан аялыг баруун орны ардын дууны чуглаа 7 сарын 24-ны орой Баяннар хотын урдын өмнөд хошуунд эхэлсэн байна. Бүх улсын 32 мож өөртөө яс хорн шууд хараа холбогдоод Өвөр Монголын эд аймаг хотоос хуржин ирсэн 53 төлөөлөгчийн ангийн 300 гаруй дуучин тоглолт гаргасан байна. Тос хугацааны баруун орны ардын дууны чуглаан нь 7 сарын 31-ны өдөр болтол явагдаж ардын дууны уралдаан бодсон бос соёлын өвийн тусгай тоглолт, шинжилсэн ардын дууны үжүүлэг тоглолт, материал чоглоож бүтээлт гаргах, соёл жугаачдын бүтээгдэхүүнээ жах, их байлгын танилцуулга зэрэг олон төрлийн ажиллагаа явагдуулах болно. Өнөөдрийн мэдээг нэвтрүүлж төгслөө. Үйл авч утсан та бүхэнд баярлалаа. Жалгаа та бүхэн Монгол Одон телевизийнхээ бусад програмд анхаарал татна уу? Баяртай.